Сайн байцгаана уу? Чингэлээд үрг эрүүл мэндийн төвийн эмэгтэйчүүдийн эмшин хоёр байна. Өнөөдөр та бүхэндээ умаа үзүүний хор тадрын тухай мэдээлэл хүргэх болно. Манай Монголд жил дунджаар 6700 гаруй хор тадвар шинээр бүртгэгдэж байна. Үүний 480-д тохиолдол нь эмэгтэйчүүдийн умаа үзүүний хор тадвар байна. За нийт хор тадрын 4-р умаа үзүүний хор тадвар нь ирэмлэгдэж байна. Эмэгтэйчүүдийн өвчлөлийн 2-р байранд ирэмлэгдэж байна. Умаа үзүү хор тадвар үүсгэж байгаа гол шалтгаан нь хүний папилломавирус байна. Энэ нь хор тадрын 90%-ийг эзэлж байна. За хүний папилломавирус нь одоогоор 200 гаруй төрлийн хэв шинж бүртгэгдсэн бөгөөд үүний 30-аас 35% нь өндөр эрсдэлтэй буюу 11, 16, 18 хэв шинжүүд нь умаа үзүүний хор тадрыг үүсгэж байна. За энэ нь болохоор бид мэдэгдэх өвөрмөц шинж тэмдэг байхгүй бөгөөд урт хугацааны явцад энэ өвчлөлийг үүсгдэг байгаа. Умаа үзүүний хор тадвар нь харьцангуй эрт үедээ онцлогддог хавдруудын тоонд ордог байгаа. Умаа үзүүний хор тадвар нь их үедээ онцлогдвол бүрэн мэдрэх боломжтой бөгөөд та өрхийн эрүүл мэндийн төвдөө 30, 33, 36 гэх мэтлэн 3 жилийн зайтай 60 нас хүртлээр умаа үзүүний эсийн шинжилгээ буюу пап смэрийг өгөх боломжтой байгаа. Мөн хүний папилломавирусын эсрэг вакцин хавдарч өвчин судлалын үндэсний төвийн дархлаажуулалтын кабинетанд хийгдэж байгаа. Бэлгийн харьцаанд ороогүй буюу 9-өөс 13 насны охтод хийлэгдэж байгаа бөгөөд 14-өөс дээш насны охтод сайн дурын үндсэн дээр хийгдэж байна.